Баялгийн аймгийн Урайнхаа 4 Хуваа төмний төлөөлөл маань Монголын уртын дууны холбоо үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн баярын мэндийг хүргэж байна. За манай Баялгийн аймаг Урайнхаа Хуваа 4 гэдэг үндэсний цөөхөн үндэст маань амьдардаг. Манай өнөөдрийн маань төлөөлөл маань өвлөө уламжлагчид, ардын дуучид, уртын дуучид маань ингээд хүрэлцэн ирсэн байна. За манай Баялгийн аймгийн Алтаа сумын өвлөө уламжлагч, соёлын тэргүүний ажилтан Эрдэнэх ах маань байна. Алтаа сумын уртын дуучин Сэтик сургуулийг 2018 онд төгссөн залуу уран бүтээлч Нэм Даваа маань байсан. За тэгээд Буянт сумын өвлөө уламжлагч Дорлог их маань хүрэлцэн ирсэн байна. За ингээд Цагаан нуур сумын 4-р уртын дууг өвлөө уламжлагч Буян Оршин ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ Бууд сумын өвлөө уламжлагч Бүрэн Төмөр ах маань хүрэлцэн ирсэн байна. За манай Баруун Алтай Баялгийн аймгийн уртын дуучид өвлөө уламжлагчд маань манай Урайнхаа уртын дуу, аялга их шгүний онцлог, манай Урайнхаа уртын дууны өвөрмөц бас ингээд онцлогтой. За бидний манай Урайнхаа Баруун Алтай урайнхаачуудын найранд ихлий дуулагддаг дууны маань нэг болохоор манай урайнхаачуудын дөрвөн зүгтээ сантай, дөрвөлжин их алтай, дөрвөн түмээрээ суухад жаргал их алтай гэдэг дуугаар маань манай Урайнхаагийн найр хөрөн маань эхэлдэг боломжтой.
За ингээд урайхаа уртын дуу маань суман бэсрэг уртын дуундаа ихэвчлэн ордог.